Сайн байцгаана уу? Эрхэм хүндэд уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ямдан шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректор доктор профессор Очирбат уул уурхайн салбарын эрдэмтэн судлаач багш профессорууд зочид төлөөлөгч та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Бид Монгол улсын төдийгүй дэлхийн хөгжлийн ихээхэн онцлог тав үе та бүхэнтэй So we're holding this event at a very unique point of time, a very unique and special not only for Mongolia but also for the world. As a CEO of Rio Tinto Copper Group, as a Mongolian citizen, I'm very happy for this opportunity. In the last 2 years, the entire globe, the entire world has faced unprecedented challenges. Та бид бүгдээрээ өдөр тутмынхаа ажил амьдрал дээр ойлгон анхаарч байгаа билээ. Нөгөө тээгүүр дэлхийн хүн ам өсөж, улс орнууд хөгжихийн хэрээр дэлхий дахинд зэсийн эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж байна. Цаашид сэргээлт хэрчим хүч, цахилгаан, болон хайбрид машин, хотжуулалт, цахилгаанжуулалт, эрүүл мэндийн салбарын өсөлттэй уялдан зэсийн хэрэгцээ тасралтгүй өсөх хандлагатай байгаа төдийгүй ковидын цар тахлын нөлөөгөөр зэсийн шинэ эрийн үе эхэлж байна гэж судлаачид үзэж байна. Үүнтэй холбогдсон энэхүү өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хэрхэн хангах, зэсийн томоохон ордуудыг хэрхэн нээн илрүүлж, амжилттай хөгжүүлэх зэрэг томоохон асуудлууд уурхайн салбарынхны өмнө урган гарч ирж байгааг та бүхэн сайтар мэдэж байгаа үзье. Дэлхийд дахинд зэсийн эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр олборлоход харьцангуй хялбар зэсийн ордууд сөөрч, газрын гүнд орших илүү нарийн төвөгтэй ордыг уурхай болгон хөгжүүлэх шаардлага дэлхийд даяар бий болоод байна. Энэ үед гүний уурхайг олборлох дэвшилт технологи болох блоклон нураах арга нь олон улсын уул уурхайн салбар мэргэжилтнүүдийн анхаарлыг улам бүр татаж байна. Гүний уурхайн блоклон нураах олборлолтын арга нь дэлхийд уул уурхайн салбарт харьцангуй шинэ хөгжиж буй арга технологи тооцогддог бөгөөд дэлхийд тоотой хэдэн уурхайд энэ аргыг ашиглаж байна. Тэм учраас энэ цаг үед Монгол улс маань блоклон нураах арга туршлагыг нутагшуулж, салбарын хамгийн сүүлийн үеийн технологи ашиглан энэ чиглэлээр мэрэгшсэн шилдэг боловсон хүчин бүрдүүлж байгааг харахад сайхан байна. Олон монгол залуучууд Америк, Австрали, Канада зэрэг улсуудад үйл ажиллагаа явуулдаг уурхайнуудад ажиллаж, төсөл хэрэгжүүлэн, баг удирдах яваатай тааралдаж, тэднэр өөрийн эрхэхгүй бахархах сэтгэл төрдөг юм аа. Ирээдүйд олон монгол мэргэжилтэн манлайлагч нар хамгийн дэвшил технологи болох гүний уурхайн блоклон нураах аргыг бүрэн эзэмшиж, улмаар олон улсад мэдлэг, ур чадвараараа манлайлсан боловсон хүчин болно гэдэгт хувьдаа би итгэдэг юм аа. 2 өдрийн энэ симпозиумор та бид гүний уурхайн блоклон нураах аргаар мэрэгшсэн олон улсын зочид итгэгч нараас туршлага судлахаас гадна дотоодынхоо эрдэмтэн багш нараас мэдлэг мэдээлэл хуримтлуулах боломжтой болж байна. Энэ дашрамд бид оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт болон түүнтэй холбоотой амжилт сургамжийг та бүхэнтэй хуваалцах завшаан олдож байгаад баяртай байна. Дэлхийд аюулгүй ажиллагаараа тэргүүлж буй цаашид гүний уурхайн ашиглалтанд орсноор хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болох оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж олборлолтыг эрхлүүлэхэд тун ойрхон ирээд байна. Энэ чухал цаг үед энэхүү симпозиумыг хамтран зохиолж байгаа шүтээсийн эрдэмтэн багш судлаачид болон оролцож байгаа салбарын мэргэжилтнүүд та бүхэндээ баярлалаа. Энэхүү олон улсын симпозиум маань манай улсын уул уурхайн салбарын хөгжилд тус нэмэр оруулж, үр өгөөжтэй мэдээлэл түгээж туршлага солилцсон үр дүнтэй хурал болно гэдэгт найдаж байна. Дараагийн хэлэлцүүлэг та бид хамтдаа нүүрээ харан оролцох боломж гарна гэдэгт итгэж байна. Баярлалаа. Амжилт хүсье.